Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгшил. Бахавлагын нийгэмтэй холбоотой хамгийн чухал зарчмын нэг бол эмэгтэй хүн эрэгтэй хүний адил эрх эдэлж адил боловсрол эзэмсэж амьдралдаа адил боломж болцоотой байх явдал юм. Эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд онц шаардлагатай арга зам бол бүх нийтийн боловсрол билээ. Охид хөвгүүдийн адил боловсрол эзэмших ёстой. Түүгээрчүүл барам охидын боловсрал бол хөвгүүдийн боловсролыг бодвол илүү чухал байдаг. Яагаад гэвэл охид хожмын хойно их болох агаад их хүний хувьд хойч үеийг хүмүүжүүлэгч багш болдоо. Хүүхэд багчууд бол яг л нялх ногоо ургамал мөчр мэт билээ. Хар багаас нь зөв хүмүүжүүлбэл мөчр тэгшхэн ургана. Харин хүмүүжил нь буруу байсан бол мөчр морой болно. Хүүхэд багада ямар хүмүүжил олон том болсон хойноч түүний үрийг амсдаг. Тэгэхээр охидыг ухаалгаар сайдар хүмүүжүүлэх нь ямар чухал вэ гэдэг нь үүнээс харагдана. Өрөмдийн орнуудаар аялж явахдаа Абдулбаха олон удаа энэ асуудлаар бахан сургаалыг тайлбарладаг байв. 1913 оны 1-р сард Лондон хотын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний холбооны нэгэн уулзалтан дээр инхүү айлдсан байна. Хүн төрлөختөн бол хоёр жигүүртэй шувуу шиг юм. Нэг жигүүр нь эрэгтэй, нөгөө жигүүр нь эмэгтэй. Хоёр жигүүр хоёулаа хүчтэй хөгжөөгүй нэг л хүчээр нэгдээгүй шууд тэнгэрт нисэн дүүлж чадахгүй. Энэрэн үеийн үзэл санаагаар эмэгтэйчүүд амьдралын бүхий салбарт өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд хөгжин дэвшиж эрэгтэйчүүдтэй зэрэгцэх ёстой билээ. Тэд эрэгтэйчүүдтэй адил түвшинд хүрч адил эрхийг эдлэх ёстой. Энэ бол бахавлагын хамгийн амин чухал зарчмын нэг бөгөөд бас миний чин сэтгэлийн мөрөөдөл юм. Зарим эрдэмтэд хэлэхдээ эрэгтэй хүний тарих эмэгтэй хүнийхээс илүү хүнд байдаг тул энэ нь эрэгтэй хүний давуу байдлыг нотолж байгаа гэж хэлдэг. Гэвч бид эргэн тойрноо харах юм бол жижиг толгойтой учраас тархины хэмжээгээр жижиг хүмүүсийг харж тэд ямар их ухаалаг, ямар их ойлгох чадвартай нь бишрэнэ. Харин том толгойтой бөгөөд хүнд тархитай бусад хүмүүс илүү мунхан байгаа нь харагдаа. Тийм учраас тархины жин хэмжээ нь хүний ухаан, давуу байдлыг тодорхойлох хэмжээ биш юм. Эрэгтэйчүүд өөрсдийн давуу байдлыг нотлохтой дэвшүүлдэг хоёр дахь учир баримт бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүд шиг их амжилтанд хүрч чадаагүй гэдэг. Энэ бол түүхийг ерөнх харгалзан үзээгүй хүндрэлтний тун хөөрхилтэй учир баримт юм. Хэрв тэд түүхийг сөхөж харах юм бол агуу их эмэгтэйчүүд амьдарч маш агуу зүйлс хүрч байсныг ойлгож мөн өнөөдөр ч олон тийм эмэгтэйчүүд амьдарч гайхамшигтай амжилт бүтээлд хүрч байгааг ухаарах болно. Абдулбаха энэ Зенобия болон өнгөрсөн түүхийн бусад агуу эмэгтэйчүүдийн амжилт бүтээлийг дүрслэн тайлбарлаад худаг шав нарын сүсэг бишрэл ганхад оройтсон байтал сүсэг бишрлээр аимшиггүй үнж хэвээр үлдсэн Мэри Магдаленийг эцэст нь уран яруу хэлээр магтан сайшаасан юм. Тэрээр цааш үргэлжлүүлсэн. Манай эрен үеийн эмэгтэйчүүд дотор Гурадулайн хэмээх исламын нэгэн лам хүний охин бий. Баабыг тодрох үе тэр эмэгтэй туйлын гайхамшигтай эр зоригтой хүч чадлыг харуулж түүний үгийг сонссон хүмүүр гайхаж биширдэг байлаа. Перси эмэгтэйчүүдийн үнэртний занзаншлыг үл харгалзан тэрээр нүүрнийхээ гивлүүрийг хуутадан хайсан бөгөөд тэр үед эмэгтэй хүн эрэгтэй хүмүүстэй ярилцах нь бүдүүлэг гэж тооцогддог байсан боловч тэрээр тэр үеийнхээ хамгийн эрдэмтэй мэрэгэн эрэгтэй хүмүүстэй зоригтойгоор ярилцаж уулзалт бүрийн үеэр тэрээр тэднийг мэрэгэн цэцэн ухаанаараа ялдаг байсан юм. Персийн засгийн газар түүнийг баривчлан хорьсон билээ. Гудамжаар явж байхад нь хүмүүс түүнрөө чулуун үлгэж түүнийг буруу номтон химэн яллаж нэг хотоос нөгөөд сүлж алж тал нь химэн сүрдүүлдэг байсан боловч тэрээр эгчдүү нарынхаа эрх чөлөөний төлөө үйлстэй хатуу унж хэвээр үлдсэн юм. Тэрээр хийхэн хавчил зовлон бэрхшээлийг агуу их зориг төвчээртэйгээр тэсвэрлэж шоронд байхтаач хүртэл хүмүүсийг өөрийн шүтлэгт оруулж байжээ. Персийн шадар сайдын гэрт хоригдож байхдаа тэрээр та намайг хүссэн аргаараа алж болно. Гэвч эмэгтэйчүүдийн хөгжлийг зогсоож чадахгүй гэж хэлсэн юм. Эцэст нь эмгэнэлт амьдрал нийц болсон юм. Түүний цэцэрлэг тавчран боож алжээ. Тэр үед гэвч тэрээр хурмаа хийх гэж байгаа мэтэр хамгийн тансаг гой хувцас өмссөн байв. Тийм их сүр жавхлан эр зөрөгтэйгоор тэр эмэгтэй амьдралаа өгч таарлцсан хүн бүрийг гайхуулан бишрүүлдэг байлаа. Тэрээр өнөхөн агуу баатарлаг эмэгтэй байсан юм. Өнөөдөр Персийн бахаачуудын дунд хөдлөшгүй зориг хат туршлыг харуулж яруу найрагчдын агуу үтсийг эзэмсэн олон эмэгтэй бий. Тэр туйлын эрдэсэн бөгөөд олон хүмүүсийн өмнө үг хэлдэг. Эмэгтэйчүүд дэвшин хөгжих ёстой. Тэд шинжлэх ухаан, уран зохиол, түүхийн мэдлэгээ нэмэгдүүлж хүн төрлөختний төгс төгөлдрийг эзэмших ёстой.
Удахгүй тэд тэгш ирэхээ хүртэнэ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд бие нэр төртөө авч яваа. Иргэний болон улс төрийн амьдралыг сайжруулж байгаа. Дайн дайчны эсрэг тэмцэж байгаа. Эрэгтэг шарцааг шаардаж байгааг нь харан тэдний чадварыг үнэлэн дүгнэх болно. Та нар амьдралын бүх хилгүй шатан дээшлэн дэвжих болтугай гэж би хүсэж байна. Чингүэс мөнхийн алдрын титэм тэргүүнийг тань чимэглэх болно. Эмэгтэйчүүд ба шинээрэн үе. Эмэгтэйчүүдийн үзэл баримтлал зүй ёсоор хүлээн авч эмэгтэй хүн нийгмийн үйл хэрэгт өөрийгөө зохихосоор илэрхийлж гисэн тэр цагт эрэгтэй хүн ноёрхож байсан урд үе орхигдож олон асуудлаар үүнд эрүүл мэнд, хүний зан чанар, инх тайван, хувь хүний амьдралыг үнэлэх зэрэг олон асуудлаар хөгжин дэвшил гарна. Эдгээр салбарт хөгжил дэвшил гарах нь маш өргөн хүрээнд нөлөөлж асар их ач тусыг бий болгоно. Авдуулахаа хэлсэн юм. Өнгөрсөн цагт ертөнцийн хүч чадлыг эзэгнэж, эрх хүн, эм хүнийг өөрийн бие махбод болон оюун ухааны дээрэнгүү бөгөөд харгас чанараар ноёрхож байсан билээ. Гэвч одоо энэ хайрцаа нэгэн өөрчлөгдөж, хүч чадалд оройтож, эмэгтэй хүнд илүү байх оюун ухааны сонор соргог чанар, сэтгэлийн зөм бэлэг, хайр бэл болон буйны оюун санааны чанарууд улам дэвжин дээшилж байна. Тиймээс шинэ 900 дэрэгтэй хүний нөлөө багасч, харин эмэгтэй хүний үзэл санаа илүүтэй шингэж, тодруулан хэлбэл соёл иргэншлийн эрэм элементүүд илүү тэнцвэртэй болно. Хүчирхийллийн аргуудаас татгалзах нь эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг хангах болон бусад асуудлыг дэвшүүлэхдээ хүч хэрэглэх аргаас татгалзахыг дагалдагч нартай бахавд уриалсан билээ. Нийгмийг өөрчлөн байгуулах бахан арга барилыг Перс, Египт, Сирийн баха эмэгтэйчүүд тодорхойлт харуулж чадсан юм. Эдгээр орнуудад мусульман эмэгтэйчүүд гэрээс гарахдаа нүрээ тагалсан нүмерэг өмсдөг аж баав шинээрэн үед эмэгтэйчүүд ийм гутамшиг заншлаас ангижирна хэмээн айлдсан юм. Харин бахавла дагалдагч нартаа зөвлөгдөө ёс сурт хууны хувьд ноцтой зөрчил байхгүй бол цуг амьдарч байгаа хүмүүсээ хэцүү байдалд оруулахгүй тул мөн бусад хүмүүсийн зүгээс эсэргүүцэл автахгүй тул хүн ардыг гэгэрэх хүртэл тогтсон заншилтай эвлэрэх хэрэгтэй гэж хэлж байсан юм. Тиймээс баха эмэгтэйчүүд хэдийгээр нүрээ таглах нь соён гэгэрсэн хүмүүст үл нийцсэн заншил гэдгийг ойлгож байсан ч мухар сүсгтнүүдийн үзэн ядалт эсэргүүцлийг өдөөхгүй тул нүрээ нийтийн өмнө нээдэггүй юм. Заншилтай ингэж эвлэрч байгаа нь айж имээсэндээ биш. Харин боловсролын хүч чадал болон жинхэнэ шашны амьдрал хайрлагч нөлөөлөлд бүрэн итгэж байгаагийн илэрхийлэл юм. Энэ орнуудад амьдарч байгаа бахаачууд өөрсдийн цаг завыг үр хүүхдүүдийнх боловсрал хүмүүжил, ялангуяа охидын хүмүүжил болон бахан үзэл санааг хөвгүүлэн дэлгэрүүлэх ажил зориулдаг. Тэд оюун санааны амьдрал хүмүүсийн дундаас нь дэлгэрэх тусам утга учиргүй ийм заншлууд хавар болохоор нахиан дотроо цэцэг навч дэлгэрэн гардаг шиг аажмаар халагдныг сайн мэддэг. Боловсрал хүмүүжил. Хүмүүсийг сурган хүмүүжүүлж тэдний дотоод зан чанарыг хөгжүүлэн сайжруулах нь ертөнц үүссэн тэр цагаас хойш бүхий л ариун зэн чимэглэлийн эрхэм дээд зорилго байсан бөгөөд бахан сургаал боловсролын ач холбогдол хязгааргүй их бололцооны талаар маш тодорхой бичсэн байдаг. Багш хүн бол соёл иргэншлийн дэлгэрүүлэх хамгийн хүчрхэг зэнсэг бөгөөд багшийн ажил хамгийн эрхэмдээд үйл юм. Боловсрол хүмүүжил эхийн хөвлөгөөс эхэлдэг бөгөөд хүний амьдрал шиг хизээч дуусахгүй зүйл юм. Боловсрал хүмүүжил бол зөв шулуун амьдралын чухал шаардлага бөгөөд хувь хүний ба нийгмийн сайн сайхны үндэс суурилээ. Зүй ёсны боловсрал хүмүүжил нийтийн хүртээл болж чадвал хүн төрлөختөн өөрчлөгдөн хувьсаж дэлхийн ертөнцид диваажин болон хувирна. Өнөө үед маш сайхан хүмүүжлтэй боловсралтай хүн гэдэг бол ховор үзэгдэл бөгөөд бараг хүн бүр л ямар нэгэн үл бүтэг хадгах сэж үзэл, буруу бодол санаа, ойлголт, муу зуршлыг хар багаасаа олж эзэмсэн байдаг. Бурхны зүрх сэтгэлээ хайрлах, амьдралаа бурханд зориулах, хүн төрлөختний тусын төлөө үйлчлэгийг амьдралынхаа хамгийн эрхэм зорилго гэж санаж, бүхний сайн сайхны төлөө өөрийн хүч авьяасыг хөгжүүлэх ёстой гэж бодох. Тийм үзлээр багаасаа хүмүүжсэн хүн маш цөөхөн байдаг. Гэвч сайн боловсрал хүмүүжил олох амин чухал элементүүд байна. Тоо бодлого, хэл зүй, газар зүй, хэлний эрдмийг тархиндаа цээжлэх хүнийг эрхэм зорилготой, ач тустай амьдралдаа болгоход харьцангуй бага нөлөө үзүүлдэг. Бахавлаа айлдахдаа боловсрал бүхий л талыг хамарсан байх ёстой гэсэн юм. Эцэг хүн
эцэг хүмбэр хүүхдүүдтэй эрдэм болон сургаал бичих суралцуулах ёстой хэмээн зарлиг болгоцгоо. Хим боловч баян мөртөө энэ зарлиг дүндэн үл хайхарсан бол шударгасны ордны итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс хүүхдүүдийнх нь боловсрол шаардлагатай хэмжээний хөрөнгийг түүнээс нэхэмжилсгүй. Бусад тохиолдолд шударгасны ордон энэ асуудлыг шийдэх үүрэг новдно. бид үнэнхүү түүнийг ядуу зүдүү зов зүдэрснийг халамжлан тэтгэх газар болгосон болоо. Өөрийн болон өрөөлийн хүүхдийг сурган боловсрал олгосон хэн боловч миний хүүхдүүдэд боловсрал олгосонтой адил буюу Ишрагаар илгээлт бичив. Эрэгтэй эмэгтэй хүмүүс худалдаа наймаа. Газар тариалан юм уу? Бусад ажил төрлөөр олж авсан хөрөнгө хөлснийхөө тодорхой хэсгийг итгэлдээ нэгэн хүнд даатхан хүүхэд багчуудын боловсрал хүмүүжүүлэлт зарцуулах ёстой. Тэр даатгсан хөрөнгийг шударгасны ордны итгэмжлэгт төлөөлөгчдийн завраа хүүхдийн боловсрал зарцуулна. ертөнцид илгээсэн илгээлт бичиг. Төрөлхийн зан чанарын ялгаа. Бахан үзэл баримтлаар бол хүүхдийн зан чанар нь багшийн хүсэл таалаар ямар ч хэлбэр хэвэнд ордог баримтлын шавар мэт биш үлээ. Үгүй ээ. Хүмүүр анхнаасаа бурхнаас заяасан зан чанарын онцлогтой бөгөөд түүнийг зөвхөн тодорхой нэгэн замаар л хамгийн сайн тал руу нь хөгжүүлж чадна. Хүн бүхний хувьд энэ зам нь өөр байна. Яг адилхан авиас чадвартай адилхан хоёр хүн гэж байхгүй. Тийм учраас сайн хүмүүжүүлэгч хүн бол хоёр хүнд яг адилхан чанарыг эзэмшүүлэх гэж хизээж оролдохгүй. Үүндээ ийм багш хүн бол ямар нэгэн хэвийг хэн нэгэн хүний зан чанарт хүчээр тохируулах гэж оролдохгүй. Харин ч залуу хүүхдийн хөгжиж буй мөн чанарыг ээлдэг зөөлөн байдлаар хамгаалан дэмжиж, сайшаан урамшуулж, шаардлагатай оюун санааны туслан тижээлийг нөгнө. Багш хүний ажил бол яг л янз янзын ургамал ногоог арчилдаг цэцэрлэгчийн ажилтай төстэй юм. Нэг ургамал нь нарны туяан нэг дуртай бол нөгөө нь сүүдэр дурах дуртай байх жишээтэй. Нэг нь усны захад ургаж байхад нөгөө нь хуурай хөрсөнд ургана. Нэг нь элсэнцэл дургадаг бол нөгөө нь шаварлаг хөрсөнд илүү ургана. Тус бүрийнхэн шаардлага хэрэгцээнд таар тохируулан арчлах юм бол төгс төгөлдөр байдал нь бүрэн илэрч чадна. Абдулхан ингэж хэлжээ. Боловсрол хүмүүжлэн хүмүүн төрлөختөнд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг зөнч мэрэгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч хүмүүс оюун ухаан ойлгох чадвараар анхнаасаа өөр байдаг хэмээн тэтгэлдэг. Нас чацуу, нэг үндэстэн, нэг нутгийн, нэг гэрийн хідэн хүүхэд, нэг багшаар заалгасан мөртөө оюун ухаан ойлгох чадвараараа харилцан өөр байдгийг бид ажиглаа. Гаднах лавайн хичнээн их боловсрсан байсан ч хизээж гялалсан сууд болж чадахгүй. Хар чулуу хизээж дэлхийг гүйгүүлсэн үнэт чулуу болж чадахгүй. Өргөстэй ургамал хичнээн чих боловсрол хөгжлийг олсон ч адистд мод болж чадахгүй. Өөрөөр хэлбэл хүмүүжлэн хүний үнэт чулууны жинхэнэ мөн чанарыг хизээж өөрчилж чаддаггүй. Гэвч гайхалтай нөлөөллийг үзүүлдэг. Энэ хүү агуу хүчээр хүний дотор нуугдмал байсан эрдэм эрхэм нандин зан чанар нөөц чадвах нь нээгдэн хөгжинэ. Абдулхагийн сургаал бичгүүд 3 дугаарт хуудас 557. Зан чанарыг төлөвшүүлэх нь хамгийн чухал нэгэн зүйл бол хүний зан чанарыг хүмүүжүүлэн төлөвшүүлэх явдал билээ. Үүнд хэлж ярихаас илүү эцэг их багш сурган хүмүүжүүлэгч хамт амьдрал хүмүүсийн үлгэр дуурайл хамгийн их чухал үүрэг гүйцэтгэнэ. Бурхны зөнч мэрэгд бол хүн төрлөختний агуу сурган хүмүүжүүлэгч нар байдаг бөгөөд тэдний сургаал зөвлөгөө амьдралынх нь үлгэр дуурайлыг хүүхэд ойлгох наснда хөрөнгөтэй оюун ухаандаа шингээж авах ёстой. Ялангуяа ирээдүйн соёл иргэншлийг бүтээн босгох тэр үндэс суурийг нээж өгсөн дээдиндээ сурган хүмүүжүүлэгч Бахаолагийн үг маш чухал. Тэрээр айлдсан алдрын биерийн туйрвсан сургаалыг хүүхдүүддээ зааж сургагдан. Агуу хүч чадлын тэнгэрээс илгээгдсэн тэр сургаалыг тэдэнд заасурав. Инэрл бурхны илгээх бичгүүдийг цээжилж Машракул Асгар дотор хамгийн уянгалах хоолоогоор эгшиглүүлэхэд нь тэдэнд тусал. Урлаг соёл шинжлэх ухаан гар урлал болон бусад ашиг тустай мэрэгжил суралцах нь туйлын чухал бөгөөд шаардлагатай юм. Бахаолаа энэ талаар ингэж айлджээ. Боловсрол бол хүний жигүүр агаад түүний хөгжил дэвшлийн шат мөн. Боловсрол олох нь хүн бүрийн үүрэг бөгөөд гэхдээ үгээр эхэлж
Үгээр төгсдөг тийм эрдэм ухаан биш. Харин хүн төрөлхтөнд өрөөгөөж өгөх тийм эрдэм ухааны мэдлэгийг олох хэрэгтэй. Шинжлэх ухаан, урлагийн мэдлэгийг эзэмшигчд нь дэлхийн хүмүүсийн дунд агуу үүргийг гүйцэтгэв. Үнэн дээр хүний жинхэнэ баялаг нь мэдлэгтэй оршдог. Эрдэм гэдэг нь хүний алдар гавьяа, сайн сайхан хангалуун байдал, баяр багтал, аз жаргалын нэр нэм. Тажиллиад илгээлт бичиг. Гэмт хэрэгтнийг шийдэх юм. Гэмт хэрэгтний шийдэх талаар Абдуллах нэгэн яриандаа дараах үг хэлжээ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол хүмүүс ямар ч гэмт хэрэг үйлдэхэргүй тийм хүмүүжлийг олох явдал юм. Ингэснээр гэмт хэрэг үйлдэх нь тэдний хувьд хамгийн хүндсэрлэл, хамгийн дээд шийтгэл зовлон болох юм. Тиймээс шийтгэл хүлээхүйс гэмт хэргийг хүмүүс үйлдэхэ болно. Жишээлбэл хэн нэгэн хүн бусдын дарлан мүлжлэл шархтуулан гэмтээж эсвэл буруутхан хэлмэгдүүлсний төлөө хэлмэгдсэн хүн хариу өгч байгаа бол энэ нь өшөө бөгөөд өршөөгдөшгүй юм. Хэрв амар зайдыг гутаанд доромжлоход зайд амрыг хариулан доромжлох ёсгүй. Яагаад гэвэл хэрв тэгвэл энэ нь өшөө болохоогоор туйлын жигшүүртэй явдал болно. Үүнд гарах цорын ганц ялгаа нь гэвэл нэг нь эхлээд нөгөө нь сүүлд үйлдэгцэн явдал юм. Харин нийгэм бол өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Цаашлбал нийгэм нь алуурчныг үзэн ядаж гадуурхдаггүй. Харин бусдын аюулгүй байдлыг хамгаалахын үүднээс түүнийг шоронд хорин шийдэгдэв. Ийхүү Христ баруун хазар дээр чинь хэн нэгэн хүн алгадвал зүүн хазраач тавьж өг гэж хэлэхдээ хүмүүсийг битгий хувийн өшөө хонцон авч байгаарай гэж сургасан юм. Хэрв чон хонин сүрэг рүү дайрч сүргийг устгахыг эрмэлзэж байвал үүнийг зөвшөөрөх ёстой гэж тэрээр хэлээгүй лээ. Үгүй ээ. Хэрв чон хонин сүрэг дотор нь орж устган сүйдэх гэж байгаа Христ мэдвэл үүнийг зогсоох байсан гарцаагүй. Нийгмийн зохион байгуулалт нь шударга ёсон дээр тулгуурлагддаг. Тэгвэл Христ өршөөн уучлах ёстой гэж сургасан нь өөр орны хүн танаа орныг дайрч гэр орны чинь шатааж эд хөрөнгийн чинь булааж эхнэр хүүхэд хамаат садны чинь алж хорон нэр хүндий чинь гутааж байв. Та эдгээр дээрэнгүй хүмүүсийн өмнө хүлцэнгүй байж муу мухай үйлдэл хийхийг нь зүгээр хараа зогсож байх ёстой гэсэн үг биш юм аа. Үгүй ээ. Христийн хэлсэн сургаал нь хоёр хүн бие биедээ хэрхэн хандах ёстой талаар хэлсэн сургаал юм. Хэрв нэг нь нөгөөгөө цохих юм бол гэмтэж шаргацсан нэг нь нөгөөгөө уучлах ёстой гэсэн үг юм. Харин нийгэм олон нийт бол хүний эрхийг хамгаалах ёстой. Бас нэгэн зүйлийг энэ хэл байсан охин. Нийгэм өдөр шөнөгүй эрүүгийн хууль тогтоомжийг боловсруулж залхаан цэрлүүлэх төрөл бүрийн зэнсэг арга хэрэгслэл бэлдэн зохион байгуулахад цагаа зарцуулж байна. Тэд шорон гяндан барьж, гав гинж хийж, цөллөгийн газруудыг байгуулж, төрөл бүрийн эрүү шүүлтийн арга хэрэгслийг зохиож, үүгээрээ тэд гэмт хэрэгүүдийг хүмүүжүүлж чадна гэж бодож байна. Үнэн хэрэгтэй. Тэд үүгээрээ ёс суртахууныг улам доройтуулж, хүний зан чанарыг гажуудуулж байгаа юм. Нийгэм харин инхийн орн өдөр шөнөгүй туйлын хичээн чармайлтагаар хүмүүсийг соён гэгэрүүлж, өдрөөс өдөр шинжлэх ухаан эрдэм мэдлэгийг нэмэгдүүлж, эрхэм нандин зан чанарыг хүмүүст төлөвшүүлж, ёс суртахууныг хөхүүлэн дэмжиж, нүгэл гмийг жигшүүлж, гэмт хэрэг дахин гаргахгүй байхын төлөө ажиллах ёстой юм. Учир нь тайлагдсан зарим асуудал хуудас 250-253. Сонин хэвлэлийн нөлөө. Эрдмийг дэлгэрүүлэх нь хүн ардыг соён гэгэрүүлэхэд сонин хэвлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөв чиглүүлэн ашигласан тохиолдолд сонин хэвлэл нь соён гэгэрүүлэх асар их чадaltaй гэдгийг Бахавлаг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрээр ингэж айлцсан. Энэ өдөр газар дэлхийн нууц сонсох тайлагдаж нүдний өмнө илт тодулжээ. Хурдан гарах сонин хэвлэлийн хуудаснаа ертөнц дэлхий толдон тусна. Сонин хэвлэл нь янз бүрийн улс үндэстнүүдийн үйл ажиллагааг харуулж тэдгээрийг дүрслэхийн сацуу бас сонсгож байна. Сонин хэвлэл сонсох, харах, ярих чадвартай толилог адил бөгөөд гайхамшигтай үзэгдэл ба агуу их матери билээ. Гэвч сонины зохиолч эрхлэгчид ялгуурлан гадуурхах үзэл хувийн шунал хүслээсээ татгалзан ариусч тэгш шударгасны хявгалзаар өөрийгөө чимгэлвээс зохилтой. Тэд тухайн асуудлыг аль болох бүрэн дүүрэн судалж, баримт мэдээг үнэн байдлаар нь олж мэдэж, үнэн байдлыг нь бичих ёстой. Энэхүү хэлмэгцэн хүний хувьд гэвэл сонин хэвлэл нийтлсэн мэдээлэл ихэнхдээ үнний хувьгүй байна.
Тушаал хэрэгмээр өндөр зэргэн хүрсэн хүн хэл яраагаараа шудрах зан чанараараа үнэнч бол энэ нь эрдмийн тэнгэрт мандсан наран луг адил болно. Тарзаад илгээлт бичиг. 10 дугаар бүлэг инх тайванд хүрэх зам. Өнөөдөр энэхүү боол дэлхийн ертөнцийг сэргээн амьдруулж газар дэлхийн гадаргуу дээр оршин буй бүхнийг эв нэгдэл нэгтгэхээр ирсэн гарцаагүй лээ. Бурхны хүсэл таалсан бүхэн биелэх бөгөөд газар дэлхийг та нар Абхан диважин лугайдл болсныг харах болно. Бахаула Райс илгээл бичиг. Эвийн орон зөрчил тэмцэл. Өнгөрсөн зууны турш эрдэмтэд мэрэгд ургамлын болон амьтны аймаг дахь амьдралын төлөө тэмцлийг судлахад хэмжээшгүй цагаа зарцуулсан бөгөөд олон эрдэмтэд байгалийн доод түвшний ертөнцид түгээмэл зам ёсыг хүний нийгмийн амьдралыг судлахад удирдлага болгон авсан байна. Энэ замаар тэд хүний нийгэмд байгаа өрсөлдөөн тэмцэл нь амьдралын наад захын хэрэгцээ бөгөөд нийгэмдэх сул дорой гишүүдийг өчгөр сонжуургүйгээр алж тусдах нь улс үндэстнүүдийг сэвэршүүлэн сайжруулах шаардлагатай арга хэмжээ юм хэмээн бодоход хүрсэн байна. Бахаула харин бидэнд хэрв бид хөгжил дэвшлийн явцад илүү өндөр түвшинд хүрэхийг хүсэж байгаа юм бол амьтны аймгаас ичээ авахын оронд харцаа урагш бөгөөд дээш нь чиглүүлж адгуусан амьтнаас биш харин бидэнд удирдлага хайрлан зөнж мэрэгдийн үлгэр дуурайл авах ёстой хэмээн сургасан юм. Зөнж мэрэгдийн бидэнд сургасан эв нэгдэл энерги сэтгэлийн зарчим нь амьдралын төлөө адгуусан амьтны тэмцэлд үйлчлэх зарчимтай эсрэг тул хоорондоо эвлэрч үл чадна. Тиймээс бид тэр хоёрын хооронд сонголт хийх ёстой гэлээ. Авдуулхай альцсан. Байгаль ертөнцид ноёрхдаг нэгэн хүч бол амьдралын төлөө тэмцэл билээ. Энэ тэмцлийн үр дүнд хүчтэй амьд үлдэнэ. Хүчтэй амьд үлдэх нь энэ хууль бол бүхий л бэрхшээл зовлонгийн ихсрүүлж болдог. Энэ бол дайн, байлдаан, тэмцэл, зөрчих, үзэн ядалт хүмүүсийн хоорондын дайсагналын ихсрүүлж болдог. Байгаль ертөнцид дарангуйлал, хуайгчээх явдал, харгислал мөжлөг, бусдын эрхийг гадуурхах явдал болон бусад эсрэг үзэгдлүүд нь амьтны аймгийн шинж чанарууд болж байдаг. Тиймээс байгалийн ертөнцийн шаардлага хүмүүний өрсийн дунд чухал байр эзэлсээр байсан цагт амжилт, хөгжил цэцэглэл боломжгүй юм. Байгаль данж, байгаль бол цус сурагч, байгаль бол дарангуйлагч бөгөөд байгаль бол хүчрхэг бурхныг үл мэдэрнэ. Тийм учраас эдгээр харгас шин чанар нь амьтны аймагт ердийн үзэгдэл байдаг билээ. Тийм учраас хүн төрлөختний эзэн тэнгэр агуйг хайр инэрлийг үзүүлж зөнж мэрэгдээ илгээн додруулж ариун судар номоо нээн төрөж улмаар хүн төрлөختөнд тэнгэрлэг боловсролыг эзэмснээр байгалийн сөрөг үзэгдэл болон мунхаг бүдүүлгийн харанхугаас амжиран төгс эрхтэн чанар хийгээд оюун санаа шинж төрхийг олж энэргүй сэтгэлийн их үлг болоосоо хэмээн хүссэн юм. Харамсалтай нь улс үндэстнүүд бие биедээ харанхуй бүдүүлэг тэрс үзэл байж болшгүй зөрчил тэмцэл дайсагнах зарчмыг 100 мянган удаа харуулж улмаар нийт хөгжил дэвшлээ саатуулан зогсоож байна. Тэнгэрлэг соёл иргэншлийн зарчмыг бүрэн мартагнаж зөнж мэрэгдийн сургаалыг үл тоомсорлсноос болж ийм доройтол бий болсон юм. Өрөндийн 8 дугаар хуудас 15. Агуйг хинх тайв. Бүх эрен зүүн бурхны зөнж мэрэгд газар дэлхий дээр хүмүүсийн дунд инх тайван сайн санаа тогтох эрен үе ирнэ гэж зөгнөн айлдаж байсан билээ. Бахаула хамгийн гайхамшигт итгэлтэйгээр эдгээр зөгнөн айлдварыг батлан хэлж удахгүй биелэн хэмээн амлаж байсныг бид мэднэ. Авдуулхай хэлэхдээ энэхүү гайхамшиг цаг хугацааны мөчлөгт газар дэлхийн хувьсан өөрчлөгдөж хүн төрлөختөн энэнх хамглан гоо сайхан аж төрнө. Маргаан хэрүүл аллах талхын оронд инх тайван үнэн мөн эвийн ноёрхож улс орон ард түмэн үндэстэн яснуудын хооронд хайр ивэл найрсаг харилцаа бий болно. Хамтын ажиллагаа эвийн холбоо тогтож эцэст нь дайн дажин бүр мөсөн дарагдана. Дайнлын их тайван өөрийн асрыг газар дэлхийн голд босгож амьдралын адис мод дорныг сүйдэрлэх тийм өргөн хүрээнд мөчрөө дэлгэнэ. Хүчтэй дорой, баян ядуу, хоорондоо тэмцэлдэгч бүлэглэл, эв түнжин муутай улс үндэстнүүд чон хураг бар ишиг, арслан тугал шиг байснаа туйлын хайр нөхөрлөл, шудрах тэгшээс ор,
бие биетэйгээ харьцах болно. Дэлхийн ертөнц шинжлэх ухаан ахуйн амьдралын бодит үнний тухай мэдлэг болон Бурхны тухай мэдлэгээр дүүрэх болно. Учир нь тайлбарсан зарим асуудал. Шашныг ялгуурлан гадуурхах үзэл. Агуй хийх таймныг хэрхэн тогтоох талаар илүү тодорхой ойлгохын тулд эхлээд өнгөрсөн цаг дайн дажин юунаас болж үүсэж байсныг судлаа. Дараа бахавлаа үүнийг хэрхэн шийдэхийг санал болгосон талаар үздэгэ. Дайн дажин үүсэх хамгийн түгээмэл нэгэн шалтгаан бол шашнаар ялгуурлан гадуурх үзэл байсан билээ. Бахайн сургаалт энэ талаар хэлэхдээ янз бүрийн шашны урсгалуудын хүмүүсийн хооронд үүсч байсан дайсагнал, зөрчил тэмцэл нь ямагт жинхэнэ шашнаас биш. Харин шашин хэмээн дүр эсгсэн элдвэнзийн худал хуурмаг үзэл, хуулбарлан дуурайх явдал болон буруу ойлголтоос үүсч байсан гэсэн байдаг. Парист байхдаа альц нэгэн альдвартай авдуулахад дараах зүйлийг хэлжээ. Шашин бол зүүн олны зүрх сэтгэлийг нэгтгэж, газар дэлхийн хөрснөөс дайн дажин хөөн зайлуулж, бурханлаг шин чанарыг бий болгож, хүн бүрийн зүрх сэтгэлд амьдрал гэрэлгээ авчрах учиртай. Хэрвээ шашин бие биеэ үл ойлгох, үзэн ядах сэтгэл болон хагарал бутралын шалтгаан болж байв. Тийм шашин байснаас байхгүй дээр бөгөөд ийм шашнаас татгалзах нь үнэхүү бурханлаг үйл болно. Аливаа эмний утга учир нь хэн нэгний эмжлэн ангаахад орших нь тодорхой. Харин тухайн эм өвчин болом даамжруулж байв. Тийм эмийг хэрэглээгүй байсан дээр бидтэй. Хайр ба эвнэгдлийн их усүр болж чадахгүй шашин бүр шашин биш юм. Парис талцсан альдвар хуудас 70. Тэрээр дахин хэлсэн юм. Хүний түүхийн ихэн үеэс авахуулан өнөө хүртэл дэлхийн олон шашнуудын дагалдагч нар бие биеэ худлах уурмаг хэмээн буруутгасаар ирсэн билээ. Тэд байнга бие биеэсээ цэрвэж хоорондоо хөндий хүүтэн үзэн ядах дайсагнах харьцааг үүсгэж байсан юм. Шашны дайны талаар бодоод үз. Шашны хамгийн аимшигтай нэгэн дайн бол загалмайтны аян дайн нь. Энэ дайн 200 жил үргэлжилсэн. Заримдаа загалмайтнууд Мухаммедийн дагалдагчдыг алж талж, том дээрэмдэж, баривчлан олзосноо ачаар ялж байлаа. Харин заримдаа мусульманчууд ялалтанд хүрч, булан эслэгчдийн дунд үхэл сүрлийг үүсгэж байв. Тиймээс тэд 200-ны турш дайдаж, нэг бол ширүүн тулалдаж, нэг бол бууж өгч, иймэрхүү байдал Европоос ирсэн фанатик үзэлтнүүд хойноос үнсэн давраг үлдээн их нутагтаа боцтол өөрсдийнх нь улс орон үймэн самунд автсан байсан билээ. Энэ бол ариун дайн гэгдэх дайн байлдааны зөвхөн нэг л жишээ. Шашны олон дайн болж байлаа. Христийн шашны протестант бүлэглэлийнхэн болон католик шашнуудын хооронд үүссэн тэмцэл дайны улмаас 900 мянган протестант хүн амь өргөцсөн билээ. Хичнээн шорон гяндан хатж өгсөн болоо. Олзлогсдод хэрхэн харгас ханддаг байсан болоо. Тэгээд энэ бүхэн шашны далбаан дор болж байсан гэж Христийн шашнтан мусульманчууд идээчүүдийг ад шулмын гаралтай бурхны дайсанд хэмээн үзэж байв. Тиймээс тэд юудэчүүдийг хараан зүхэж хяхан хавчдаг байв. Үе олон юудэчүүд алагдаж, гэр орон ташаадаж, үр хүүхэд нь боол болсон билээ. Юудэчүүд Христийн шашнуудыг буруу номтон хэмээн үзэж, мусульманчуудыг дайсан бөгөөд мосын хуулийг сүйтгэн хорлог шиж боддог байв. Тийм учраас тэд шуухан зунгаа авахыг уриалж, өнөө хүртэл тэднийг хараан зүгтдэг юм. Дорн зүгт Бахавлагийн гэрэлгийгээ мандахад тэрээр хүн төрлөختийг нэгдмэл болгоно гэж амласан билээ. Тэрээр бүхэл хүн төрлөختөнд хандаж та нар бол нэг л модны үржимснүүд, хоёр мод гэж байхгүй. Тэнгэрлэг инэрлийн нэгэн мод бий. Нөгөө над шулмын мод юм гэсэн юм. Тийм учраас бид бие биедээ туйлын хайрыг үзүүлэх ёстой. Бид ямар ч хүнийг ад шулмын хүн гэж үзэх ёсгүй бөгөөд бүхэл хүмүүсийг бурхны шадар зарчмаар хэмээн тооцох ёстой. Зарим нь үл мэдэж байгаа тул тэднийг чиглүүлэх сургах хэрэгтэй. Харин зарим нь харанхуй бүдүүлэг байгаа бол тэднийг боловсруулах хэрэгтэй. Зарим нь балчир хүүхдүүд тул буйрсуур суухтан тэдэнд туслах хэрэгтэй. Зарим нь өвчин эмгэгтэй. Тэдний ёс суртахууны байдал туйлын хүнд байгаа тул ёс суртахууныг нь ариусхан ангаах хэрэгтэй. Гэвч өвчтэй хүнийг өвчтэй хэмээн үзэн ядаж болохгүй. Хүүхдээс балчир байна хэмээн хүндэрч болохгүй.
Эрдэм мэдлэггүй байна хэмээн харанхуй бүдүүлэг хүнийг жигшиж болохгүй. Тэднийг сурган хүмүүжүүлж хайраар туслах хэрэгтэй. Бүхэл хүн төрлөختөн Бурхны ивэлдэр туйлын аюулгүй тайван дээд зэргийн аз жаргалтай амьдрахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Өрнөдийн он 8 дугаар бүлэг хуудас 76. Үндэстэн яснаар болон улсроор ялгуурлан гадуурхах үзэл. Хүн төрлөختний эмнэгдлийн сургасан бахаа номон сургаал нь дайн дажин үүсгдэг бас нэгэн шалтгаан болох үндэстэн яснаар ялгуурлан гадуурх үзлийг үндсээр нь халсан юм. Тодорхой зарим үндэсний хүмүүс өөрсдийгөө бусдаас давуу хэмээн тоосож хүчтэй дийлнэ гэсэн зарчмаар бүх юмыг өөртөө булан авч давуу байдлаа ашиглан бусдыг мүлжин сул дорой үндэснүүдийг дарлан тэрч бүхэл устгаж байна. Тэрч бүхэл устгаж байна. Дэлхийн түгэнд хар толб суулгасан явдал нь ил зарчмыг ашиглаж бусад үндэснийг дарлан устгасан явдал гэлээ. Бахаачуудын үздгээр альч үндэстэн ясны хүмүүс Бурхны мэлмий тэгш тэнцүү юм. Бүгд л өөр ингэсэн гайхамшиг дотоо чанартай. Харин тэр чанарыг нь хөгжүүлэхийн тулд зохиох ёсны боловсрол шаардлагатай байдаг. Улс үндэстэн бүр өөр үндэснийг хохироохын оронд нийт хүн төрлөختний нийгмийн бүх гишүүдийн аж амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулж чадах юм. Авдуулхаа ингэж хэлсэн байна. Арсны өнгөөр ялгуурлах үзэл явцсан үзлийг авч үзье. Энэ явцсан үзлийг авч үзье. Энэ үзэл бол хоосон төсөөл мухар сүсэг төдий. Бурхан бидний нэг л ард түмэн болгон бүтээсэн. Эрт үрдийн цагт мөн газар нутгийн хуваасан хил заагч гэж байгаагүй ба. Газар дэлхийн нэг хэсэг нь ард түмний эзэмшил, нөгөө хэсэг нь нөгөө ард түмний эзэмшил байна гэсэн ялгаа зав бас байгаагүй байжээ. Бурхны мэлмийн өмнө янз янзын үндэстэн арстан гэсэн ялгаа байдаггүй. Хүмүүс тэгвэл ийм ялгуурлан гадуурхах үзлийг зохион бий болгох ямар хэрэгтэй байсан юм бэ? Хийдимий төсөөллийн улмаас үүссэн дайныг бид дэмжиж болно гэж үү? Бурхан хүмүүсийг бие биенийг алж устгаасаа гэж бүтээгээгүй. Бүхэл үндэстэн омог шашны бүлэглэл, анд давхаргууд, тэнгэрлэг эцгийнхээ эвэл шиг энэ тэнцүү хүрдтэй. Хүмүүсийн хооронд байдаг цорын ганц ялгаа бол Бурхны номонд хэр үнэнч дуулууртай байгаа явдал юм. Зарим нь галт бамбрамд байхад зарим нь хүн төрлөختний тэнгэрийн одлогоо адил гэрэлтэж байна. Ямар үндэстэн итгэл үнэмшил арсны өнгөтэйгөө үл ямаарн хүмүүн төрлөختний хайрлагч хүмүүсэл чухамдаа бусдаас давуу хүмүүс юм. Паристайлцсан альбер хуудас 90-91. Үндэстэн яснаар ялгуурлан гадуурх явцсан үзлийн хажуугаар мөн улс төрийн явцсан үзэл бөгөөд үн цэрхэг үзэл нь мөн адил хор хөнөөлтэй билээ. Явцсан үн цэрхэг үзлийн оронд дэлхийн ертөнцийг нэгэн улс орон хэмээн үзсэн илүү өргөн хүрээний үн цэрхэг үзэл чухал болоод байна. Бахаулаа инхүү айлджээ. Эртний сургаалт их орны хайрлах хайр бол Бурхны шүтлгийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болоо гэж сургасан байдаа. Сүр жавхлангийн хэлбээр харин өөрийн тунхлын нэрэн үед инхүү айлдаж байна. Зөвхөн их орноо хайрладаг хүн өөрөөрөө бахарх ёстой бус. Харин нийт дэлхийн ертөнцийг хайрлан хамгаалдаг хүн л өөрөөрөө бахарх ёстой. Энэ мэрэгэн сургаалын хүчээр тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийн жигүүрт шинээрч хүчийг хайрлан нисэн зүйлийг шин замыг зааж өгч Бурхны ариун судраас салваг хязгаарлалтыг арилгасан болоо. ертөнцид илгээсэн илгээлтчиг. Газар нутаг булаацлах. Хоёр буюу түүнээс дээш улс орнууд хоорондоо газар нутгаа булаацласнаас болж олон дайн гардаа. Эзэмшил хөрөнгөө булаацалдаж бие биенийхээ эд хөрөнгө шунах явдал бол улс үндэстнүүд төдийгүй хувь хүмүүсийн хооронд тэмцэл хэрүүлийг үүсгэх их сурвалж болж ирсэн билээ. Бахайн сургаалаар газар нутаг бол хувь хүмүүс юм уу? Ганц нэгэн улс үндэстэн биш. Харин бүхий л хүн төрлөختөнд хамаатай зүйл юм. Үгүй ээ. Газар нутаг ганцхан Бурхных бөгөөд бүх хүмүүс бол тэр л газрыг эзэмшигчсэн юм. Бенгазийн дулдааны талаар авдуулахаа ингэж хэлсэн юм би. Бенгазийн дулдааны тухай мэдээ зүрхийг минь өвтгөж байна. Хүний харгислал энэ дэлхий дээр орсоор байна гэдэгт би үнэхээр гайхах юм. Өглөөнөөс орой хүртэл бие биенээ алж талан төрөл нэг хүмүүсийнхээ цусыг урсгана гэж байж болох уу да. Тэгээд юуны төлөө гэж тэр вэ? Газрын нэг өчүүхэн хэсгийг эзэмших гэж адуулсан амьтанч хүртэл илүү үнэмшилтэй шалтгаанаас болж хоорондоо эвдэрлэлцдэг биш билүү?
Тэднээс дээд хөгжлийн ертөнцөөс гаралтай мөртөө хэсхэн газрын төлөө өөрсдийн адлаг хүмүүсээ алж талж зовлон гашууг авчиртлаа. Өөрсдийгөө гутаасан тэдгээр хүмүүс юутай гутамшиг вэ? Хамаг амтнаас хамгийн өндөр хөгжилтэй нь хамгийн доод хэлбэрийн матери болох газар шорооны төлөө хоорондоо байлдаж байна. Газар шороо зөвхөн ганц хүний эзэмшил бус бүхэл хүмүүний эзэмшил юм шүү. Газар шороо хүний орон гэр бус харин түүний булшуурай. Хин нэгэн байлдан дагуулагч нь хэдий агуу байлаач тэрээр тэдгээр олон сүйрт нурсан газар нутгаас зөвхөн өчүүхэн хэсэг болох өөрийн булшнаас өөр юу ч үрдийн эзэмшилтэд үлдээж үл чадна. Хэрв хүн олны аж байдлыг сайжруулж соёл иргэншлийг дэлгэрүүлэх зорилгод илүү хэмжээний газар нутаг шаардлагатай болж мэдээж нутаг дэвсгэрээ инх тайвны замаар өргөдгөж болох юм. Гэвч дайн дажин бол хувь хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг хангахын тулд үүсдэг билээ. Хэдхэн хүний материаллык ашигын төлөө тоолж баршгүй олон айлыг зовлон нөмөрч 100 эрэгтэй эмэгтэй хүмүүсийн элэг зүрх шимширдэг биш гэж үү? Сэтгэл зүрхнийхөө бодол санааг хайрвэл ба эвнэгдэл зориулгтун хэмээн би та нарыг хүмүүрт үүрэг болгоомж байна. Дайн дажны тухай бодол төрөх аваас түүнийг инх тайвны тухай илүү хүчтэй бодлоор эсэргүүцэхтэн үзэн ядах сэтгэл улам хүчтэй хайрлах сэтгэлийн дор унтрах ёстой. Энэ дэлхийн цэргүүд алж талахаар сэлэм зэвсгээ гаргахад Бурхны дайчид гар гараасаа барилцаг зүрх сэтгэлийн сэвгүй арин үнэнч байдлыг хүчээр Бурхны нэгүсэл хүмүүний бүхэл харгас хэрцгий явдлыг устгав. Инх тайван бол хүрэх боломжгүй оргил гэж бүү бодогтон. Учир нь Бурхны гигэн сарвал санаа нь боломжгүй зүйл гэж үгүй. Хэрв та сэтгэлийнхээ хүнээс ертөнцийн бүхэл үндэстэн оронтой нүгрлэхийг хүсэх аваас тэр хүзэв бодол санаа нь ертөнц даяар түгэн дэлгэрч бусдын ч хүсэл болж улам хүч аван өссөөр эцсийн эцэст бүхэл хүмүүн төрлөختний зүрх сэтгэлийг эзэмднэ. Парис залцсан айлдууд хуудас 10-11. Бүх нийтийн хэл дайн тэмцлийн гол их сурвалжуудыг судалж үзэхэд тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар нэгэнт үзсэн бол агуу ихэнх тайванд хүрэх шаардлагатай хэмээн бахуулагаас санал болгосон хэд хэдэн зарчмыг судалж үзье. Эхний зарчим бол бүх нийтийн туслах хэлийг бий болгох явдал юм. Бахуулагын талаар агдаас судартай болон бусад олон илгээх бичгтээ дурссан байдаг. Инхүү ишрагат илгээх бичгт ингэж бичсэн байдаг. 6 дахь ишраг буюу цацраг болбоос хүмүүсийн хоорондын эвийн холбоо болоо. Эв холбооны гэрэл туяагаар дэлхийн ертөнцийн бүс нутгууд бүх ил цаг үед гэгэрэн гийж байсан бөгөөд түүнд хүрэх хамгийн агуу арга замын нэг болбоос биеийнхээ бичих соёл хэл яриаг ойлгох явдал үлээ. Үүнээс өмнө өөрийн сургаад бичигт би шударгасны ордны итгэмжлэгч төлөөлөгч нарт одоо оршин байл нэгэн хэлийг сонгох юм уу? Шинэ хэлийг зохиох түүнчлэн ийм маягаар бас түгээмэл нэгэн бичиг үсгтэй болж дэлхийн бүх сургуулиудад эдгээрийг зааж сурган улмаар дэлхийн ертөнцийг нэгэн нутаг нэгэн гэр орон мэд болгохыг даатхан захирамжилсан билээ. Бахаулагийн хэл сургаал анх удаа ертөнцид хүртэл болоход Польшид Людвиг Замингов хэмээх нэгэн хүү байсан юм. Тэр хүү дээрх сургаалыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх тавилантай байжээ. Бараг хар багаасаа эхлэн тэрээр бүх нийтийн түгээмэл хэлийг зохиох мөрөөдөлтэй болсон бөгөөд нөрөх хөдөлмөрийнхөө үрээр Эсперанто хэмээх хэлийг зохиож тэр хэл олон жилийн сорилтыг давж олон улсын харилцааны үр дүнтэй хэрэгсэл болохоо нотолсон билээ. Энэ хэлийг сурахад англи, франц, герман хэлийг сурахад шаардлагатай цагийн 20%-ийг л зарцуулахад болно. Парисын эсперанточид хүлээн авалтан дээр 1913 оны 2 дугаар сард авдуулахаа ингэж хэлж байжээ. Өнөө үед Европ зөрчил маргаан гарч байгаагийн нэгэн гол шалтгаан бол олон янзын хэл байгаа явдал үлээ. Энэ хүн герман, нөгөө нь итали, тэр хүн англи, нөгөө нь франц гэх мэтлэн бид ярьдаг. Тэд хэдийгээр нэг л үндэстэн боловч хэлний ялгаанаас болж хоорондоо харилцахад нь саад учирдаг. Хэрв олон улсын туслах хэл гэж байдаг бол тэд бүгдээрээ нэг л үндэстэн мэд байх болно.
Ариун гэгэн Бахаула олон улсын хэлний талаар 40 гаруй жилийн өмнө бичиж байсан юм. Тэрээр хэлэхдээ олон улсын хэл бий болохоос нааш дэлхийн олон янзын хэсгүүд хоорондоо нэгдэж үл чадна. Учир нь бид эдгээр үл ойлголцох байдал нь хүмүүс хоорондоо харилцахад нь саад тодгор болдог бөгөөд эдгээр үл ойлголцох явдлыг олон улсын туслах хэлгүүгээр арилгах боломжгүй. Ерөнхийд нь ярил дорн зүгийн ард түмэн тэр яра өрнөдөд болж үйл явдлын талаар бүрэн ойлголт аваагүй байдаг бөгөөд өрнөдийн хүмүүс дорнодын хүмүүстэй харьцах ойр дотн болж чаддгүй юм. Тэдний бодол санаа хайрцагын дотор хавчигдж байдаг. Олон улсын хэл тэр хайрцгийг нэг төлхүүр нь болно. Хэрв түгээмэл нэгэн хэлнтэйсэн бол өрнөдөд хэвлсэн номнуудыг тэд хэл рүү амархан орчуулад дорн зүгийн хүмүүс тэр номнуудыг агуулгыг сайн мэддэг болно. Үүний нэгэн адил дорн зүгт гарсан номнууд тэр хэл рүү орчуулснаа өрнөдийн хүмүүс өрөөгөөж өгнө. Дорн өрн хоёрыг холбон нэгтгэх чухал арга зам бол түгээмэл нэгэн хэлтэй болох явдал үлээ. Энэ нь газар дэлхийд нэгэн хамтын нийгэмлэг болгон хувиргана. Энэ нь хүмүүний өрсийн хооронд хайрын их сурвалжуулж, энэ нь янз бүрийн үндэстэн яснуудын хооронд найрамдал нөхөрлөлийг авчрах их үүсэр болно. Доктор Заминго Эсперанто хэлийг зохиосонд одоо бурхан талархал өргөе. Энэ хэл нь олон улсын харилцааны хэрэгсэл болох ирээдүйтэй хэл байна. Энэ хүн ийм сайхан хүчин чармайлт гаргасан явдал бид бүгдээрээ талархах ёстой юм. Учир нь энэ үйлсээрээ тэрээр бусдын тусын төлөө үйлчилжээ. Дэмжигчдийг цуцалтгүй их хөдөлмөр. Бие огоорсон зүтгэлээр Эсперанто хэл бүх нийтийг болж чадна. Тиймээс бид бүхэн энэ хэлийг судалж аль болох өргөн түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Улмаар өдрөөс өдөрт энэ хэл улам их хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн бүх улс үндэстэн орнууд түүнийг баталж төрийн бүх сургуулиудын хөтөлбөрт орж чадна. Эсперанто хэл ирээдүйн олон улсын хурал цуглааны хэл болон батлагдах болтугай хэмээн найдаж байна. Тэгвэл хүмүүс ердөө хоёрхан хэл сурах шаардлагатай болно. Нэг нь өөрсдийн төрөлх хэл, нөгөө нь олон улсын туслах хэл. Тэр цаг дэлхийн хүмүүсийн хооронд төгс холбоо үүсэн бий болно. Өнөөдөр янз бүрийн улс төмнүүдтэй харилцах нь юутай хэцүү бэрхшээлтэй байгааг бодоод үз. Хэрв хэн нэгэн хүн 50 хэл сурсан ч аль нэгэн оронд очиод хэлийг нь мэдэхгүй байж болно шүү дээ. Тийм учраас та нар туйлын их чармайлт гаргаж Эсперанто хэлийг өргөн дэлгэр түгээх болтугай хэмээн би найдаж байна. Эсперанто хэлний талаар хэлсэн эдгээр үгс нь тун тодорхой бөгөөд урам хайрсан үгс байна. Гэсэн ч Бахаулагийн заавар өдөр дэмжийн дагуу шударгасны ордон уг асуудал дээр шийдвэр гаргахаас нааш бахан шүтлэг Эсперанто юм уу өөр аль нэгэн амьд буюу зохиомл хэлийг бусдаас сонсдох ёсгүй юм. Авдулхаа өөрийн талаар ингэж хэлжээ. Эсперанто хэлийг зохиоход зориулсан хайр ба хичээл зүтгэлийн талаар өнгөрөхгүй. Гэсэн ч ганцхан хүн бүх нийтийн түгээмэл хэлийг зохиож чадахгүй. Авдулхаа Лондон хуудас 95. Ямар хэлийг сонгох вэ? Тэр хэл нь амьд хэл байх уу? Эсвэл зохиомл хэл байх уу гэсэн асуудлаар дэлхийн улс үндэстнүүд хамтын шийдвэр гаргах ёстой. Улс үндэстнүүдийн түгээмэл холбоо. Бахаулагийн хуулин сургасан бас нэгэн зарчим бол олон улсын их тайвныг хамгаалах улс үндэстнүүдийн түгээмэл холбоо байгуулах явдал үлээ. Акагийн шоронд хоригдол байхдаа хатан хаан Викторид хандаж бичсэн загтал тэрээр айлцсан. Аяа газар дэлхийн удирдагч нараа хоорондоо эвлэрн нэгдэг түн. Чингээс өөрсдийн нутаг дэвсгэр эзэмшил газраа сахин хамгаалах хэмжээнээс хэтэрсэн зэвсэг хураах шаардлага хэрэгцээгүй болно. Бүх нийгэм мэдэгч үнэнч түүний зөвлөгөөг ойшоохгүй өнгөрөхүй хэмээн болгоомжлогтун. Газар дэлхийн хаат нараа нэгдмэл бологтун. Учир нь Чингиснэр та нарын хооронд маргаан зөрчлийн шуурга намжиж ард түмэн амар амгалан голох болно. Үүнийг та нар ухаарахтун. Та нар аль нэгэн нөгөөгийнхээ эсрэг зэвсгээ далайваас та нар бүгдээрээ түүний эсрэг босогтун. Учир нь ингэхэн шударгас нь нийцэх болов. Бахаулагийн тунхаглал хуудас 13. 1875 онд Авдулха
Улс үндэстнүүдийн дэлхийн дахны холбоо байгуулалтыг зөвнөн хэлжээ. Ийм холбоог байгуулах гэсэн цуцалдгүй орлого хийгдэж байгаа өнөө үед энэ нэн сонирхолтой юм. Тэрээр ингэж бишиж байжээ. Буян зүтгэл, шийдэмгийн тэмүүллээр өргөн олны дундаас гэрэлцэн үлгэр дуурайд болсон. Эрхэм нандин эрмэлзэлтэй нэр алдар бүхий тодорхой тооны удирдагч нар нийт хүмүүндэрлэгтний сайн сайхан аз жаргалын төлөө шийдэмгээр зориг, цэвэр тунгалаг зорилготойгоор дайндлын их тайвны үйл хэргийг тогтоохоор игцлэн босох тэр үед жинхэнэ соёл иргэншил туг талбайгаа дэлгэн намируулах болно. Тэр удирдагч нар инх тайвны үйл хэргийг ерөнхий зөвлөдөөний сэдэв болгож дэлхий улс үндэстнүүдийн хоорондын холбоог байгуулахын төлөө чадах бүхнээ хийх ёстой юм. Тэд бат бөх зөвшөлтсөл гэрээг байгуулж уг гэрээний зүйл заалтан жинтэй зөрчишгүй бөгөөд тодорхой байх ёстой. Тэд уг гэрээг бүх ил ертөнцид зарлан тунхаглаж нийт хүмүүндэрлэгтний дэмжлэг шийдвэрийг олж авах ёстой. Энэхүү эрхэм нандин дээлүүлэх хэрэг нь газар дэлхийн бүх оршин суугчдын хувьд ариун хэрэг болох ёстой. Хүндрэлтний бүх хүчнүүд хамгаас агуу энэхүү гэрээсийн бат бөх үрд мөг чанарыг баталгаажуулахын тулд ажиллагдах ёстой. Энэхүү бүхнийг хамрагч баримт бичигт улс орон бүрийн хүрээ хязгаар хил заагийг ойлгомжтойгоор тогтоож засгийн газруудын харилцааг зохицуулах зарчмуудыг тодорхой зааж олон улсын бүхий хилцээр зөвшөлтслүүд баталгаажсан байх ёстой. Үүний нэгэн адилаар засгийн газар бүхний зэвсгийн хэмжээг хатуу хязгаарлах ёстой. Учир нь аль нэгэн орны дайны бэлтгэл зэвсэгт хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг зөвшөөрөх юм бол засгийн газруудын сэжгийг төрүүлэх болзошгүй юм. Энэхүү эрхэм баримт бичгийн үнд суурь нь болсон амин чухал зарчмыг маш тодорхой зааснаар хожим нь аль нэгэн засгийн газар аль нэгэн заалтыг нь зөрчих хаваас бусад бүх засгийн газрууд түүнийг номхруулж түгээрчүүл баран бүхэл хүндрэлтэн өөрт буй бүх хүмүүс хүчийг ашиглан тэр засгийн газрыг устгахаар шийдвэрлэх ёстой юм. Энэ хүнийн агуу ангаагч эмийг дэлхийн ертөнцийн өвдөж шаналсан биендээ ашиглаваас ертөнц өвчин эмгээс ангижирж үрд мөнх аюулгүй тайван болох нь дамжиггүй. Тэнгэрлэг соёл иргэншлийн нууц хуудас 64-65. Дэлхийн их тайвныг тогтооход амин чухал хэмээн бахаулагаас айлцсан тэр байгууллагын төвшөнд хараахан хүрч чадахгүй байгаа. Өнөөгийн улс үндэстнүүдийн холбооны бүтцэнд олон дутагдал буй бахаачуд ажиллаж байна. 1919 оны 2 дугаар сарын 17-нд Абдулхай ингэж хэлсэн. Өнөө үед дайндлын их тайван бол нэн чухал ач холбогдолтой асуудал боловч уг асуудлын үндэс суурь баталгаажиж байгуулалт нь бат бөх болж барилга байгууламж нь бүх болохын тулд ухамсарын нэгдэл бол нэм тэргүүний чухал зүйл юм. Улс үндэстнүүдийн холбоо бий болсон хэдий ч дайндлын их тайвны байгуулах чадал хараахан суугаагүй байна гэсэн ч ариун гэгээн бахуулагын дүрслэн тайлбарлан дээд шүүх нь энэхүү ариун үйл хэргийг хэрэгжүүлэхэд туйлын хүч чадалтай байх болно. Олон улсын шүүх маргаан шийдвэрлэх олон улсын шүүхийг байгуулан улмаар улс үндэстнүүдийн хооронд үүсэх аливаа маргааны асуудлыг шийдэхийн тулд дайн дажин, дайн байлдаан хийхийн оронд шударгас учир шалтгаанаар талсан шийдвэрлэх ёстой хэмээн Бахаула айлдсан билээ. Уучлаарай. Мохонгт болсон олон улсын шүүхийн талаарх Бах хурлын нарийн бичгийн дараагаар 1911 оны 8 дугаар сард илгээсэн захиралтай Абдулхай гэж бичжээ. Одоогоос 50 орчим жилийн өмнө Агдаас судартай Бахаула хүмүүнийг дайндлын инх тайвныг тогтоохыг уриалж бүх улс үндэстнүүдийг олон улсын шүүхийн Тэнгэрлэг хуралдаанд уриалан дуудаж улмаар хил хязгаар үндэсний нэр төр эд хөрөнгийн асуудлууд болон улс үндэстнүүдийн амин чухал ашиг сонирхлыг шударгасан шүүхээр талсан шийдвэрлэж ямар ч улс үндэстэн гаргасан шийдвэрийг няцаан үүсэх ёсгүй хэмээн зөвгнөн айлдсан юм. Хоёр улс орны хооронд ямар нэгэн маргаан гарах юм бол уг маргааныг энэхүү олон улсын шүүхээр хэлэлцүүлж хоёр хүний хоорондын асуудлыг шүүгчээр шийдвүүлэхийн адил
шийдвэрлүүлэх хэрэгтэй. Аль нэгэн улс орн ямар цаг үед ийм нэгэн шийдвэр зөрчих аваас бусад бүх улс орнууд энэ эсэргүүцлийг талсан зогсоохын тулд хамтын хүчээрээ босох ёстой юм. Мөн 1911 онд Парист ингэж айлтжээ. Дэлхийн улс орн бүрээс сонгогдсон гишүүдээс улс үндэстэн бүрийн ард түмэн засгийн газруудаас бүрдсэн дээд шүүх байгуулагдах болно. Энэхүү агуу зөвлөлийн гишүүд ЭВ-ийг хичээнэн хуран зугларна. Олон улсын шин чанартай бүх ил маргаан асуудлыг энэ шүүхэд дэвшүүлэх өгөө түүний үүргэн дайн үүсэх шалтгааныг зайлуулахад оршино. Парист хэлсэн айлдварууд хуудас 95. Улс үндэстнүүдийн холбоо байгуулагдахаас бараг 25 жилийн өмнө Гаагад олон улсын байнгын шүүх ажиллаж байсан бөгөөд олон улсын олон гэрээ хилцээрийг баталж байсан боловч ихэнх нь Бахаулагын зөгнсөн тэр шаардлагад бүрэн дүүрэн хүрч чадаагүй юм. Хоёр томоохон гүрний хооронд бүх ил маргаантай асуудлыг хүндсэн ямар ч хилцээр байгуулаагүй байна. Амин чухал ашиг сонирхол нэр төр тусгаар тогтдол зэрэг асуудалтай холбогдсон маргаан зэвслийг санаатаагаар орхигдуулж ирсэн юм. Түүнээс гадна баталсан хилцээрт уг хилцээрийн заалтуудыг мөрдүүлэх талаар ямар ч баталгааг оруулаагүй байсан нь харамсалтай. Бахан сургаал нөгөө талаас хэлээд үндэсний нэр төр амин чухал ашиг сонирхлын асуудлыг тодорхой багтаасан байх ёстой гэж заасан байдаг. Бөгөөд шүүхийн уг хилцээрүүд дэлхийн улс үндэстнүүдийн холбооны баталгааг агуулж байх ёстой гэж үздэг. Эдгээр зарчмуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн тэр цагт олон улсын шүүх олон сайхан боломж болцоогоо нээж зохих төвшөнд хүрч түүний ачаар дайны аюул бүрмөсөн устнаа. Зэвсэг хязгаарлах Авдуулхаа хэлсэн нэгэн ерөнхий хилцээрээр зөвшөлтсийг хийснээр дэлхийн бүх засгийн газрууд нэгэн зэрэг зэвсгээ хураах ёстой билээ. Нэгэн зэвсгээ хурааж байтал бусд нь хураахаас татгалзвал таарахгүй. Дэлхийн улс үндэстнүүд энэ хүнийн чухал асуудлаар хоорондоо зөвшөлтсөлд хүрч ингэсээр хүнийг алж талах хөнөөл зэвсгээс хамтдаа амжирах ёстой юм. Нэг улс үндэстэн зэвсгийн хүч зэрэг дайны зардлаа нэмэгдүүлэх юм бол бусад улс үндэстнүүд ч мөн адил энэхүү галзуу солиотой өрсөлдөөнд жинхэнэ буюу хийсвэр ашиг сонирхлынхоо төлөө үүднээс оролцохоос өөр аргагүй хүрнэ. Мирза Ахмад Сохрабын өдрийн тэмдэг 1914 оны 5 дугаар сарын 11. Эсэргүүцэл үзүүлэхгүй байх тухай Бахан шүтлэгднүүд Бахаулагийн зарилгаар бие хамгаалах зорилгоо орч гисэн өөрсдийн ашиг сонирхлын төлөө зэвсэг биедээ авч явах ёсгүй юм. Перс орнд олон мянган баавчууд болон бахайчууд шүтлгийнхээ төлөө харгас хэрцгийгээр амнасаа алдсан юм. Үйл хэрэг дөнгөж хөгжиж эхэлсэн анхан үед олон тохиолдолд баавчууд өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ сэлмийн хүчээр баатарлагаар хамгаалах шаардлага гардаг байсан билээ. Бахаула гэвч үүнийг хоригдсан юм. Авдуулхаа энэ талаар ингэж бичсэн байна. Бахаула тодорхой өөрийгөө хамгаалах зорилгоо орч байтугай ийм арга замаар үннийг зарлан тунхаглахыг хориглоно хэмээн айлдсан юм. Тэрээр зэвсгийн хуулийг халж ариун дайныг хорьсон юм. Хэрэг чи өөр алагдвал бусдыг алднаас айгүй дээр буюу гэж тэрээр айлдсан юм. Эзэн Тэнгэрийн үйл хэргийн үнэн шавнарын хатуу тууштай итгэлээр түгээн цацах ёстой. Үнэн шавнар энэ ертөнцийн зүйлсээс харцаа холдуулж туйлын ангижирсан сэтгэлтэйгээр Бурхны үгийг өргөмжлөхийн тулд аимшиггүй зоригтойгоор эвслэн босож эзэн Тэнгэрийнхээ төлөө түүний хүч чадлын ачаар үйлчлэн зүтгэх аваас тэд өмнөн үгийн ялтанд хүрэх болно. Эдгээр эцэд хүмүүс өөрсдийн цусаар үйл хэргийн үннийг гэрчилж өөрсдийн чин сүсэг бишрэл буян зүтгэл үнэнч тууштай сэтгэлээр батлан нотлно. Эзэн Тэнгэр үйл хэргийн түгээн дэлгэрүүлэхэд тэдэнд тусалж үл номхрогчдыг номхруулан дарна. Бид түүнээс өөр хамгаалагч үл хөснө. Өөрсдийн амьдралыг гар гартаан атхан бид дайсныг угтан харж үхлийг тэврэн авна. Үйл хэргийг эсэргүүцэн хавчигч нэг хүнд хандаж Бахаула дараах зүйлийг төрөвжээ. Энэрл бурхан минь, энэ хүмүүс хөнөөх зэвсэг хэрэггүй. Учир нь тэд дэлхийн ертөнцийг өөрчлөн байгуулахад өөрсдийгөө зориулна. Тэдний цэрэг, хүч болбоос буян төс, тэдний зэвсэг болбоос чиг шулуун төрөх байдал, тэдний жанжин болбоос бурхнаас эмээх сэтгэл бүлгөө.
Шударгаар шүн тунгаагч тэр хүмүүн буйнаар дэлгэрв. Бурхны үнэн зөвөр өтсөв. Эдгээр хүмүүсийн төсвөр төвчээр амгалан тайван байдал даруй хүлцэнгүй сэтгэл хангалуун байдал нь үнэхүү их тул тэр шударгасны илэрхийлэл болж тэднийг төсвөр хатуужил үнэхүү агуу байсан тул тэд алхахын оронд өөрсдөө алагдахыг илүүд үзсэн. Энэ ямар хүмүүс байсан бэ гэвэл ертөнц дэлхийгээс хилмигдэж түүхэнд урд өмнө хизээж тэмдэглэгдэж байгаагүй их альч ард түмэн урд өмнө хизээж үзэж байгаагүй их зовлон зүдгүүрийг амсан хүмүүс үлээ. Ийм угаашууд зовлон бэрхшээлд хүлцэж зовлонгоос ангижрах гэж гараа сунган гуйхаас татгалзах тийм их хүчийг чухам хаанаас олох вэ? Ийм хүлцэнгүй амьдралангуй тайван байдал хаанаас гарна вэ? Жинхэнэ шалтгааныг алдар ийм биерээс өдөр шөнөгүй тавьсан тэр хориг цээрээс бүхэл хүн төрлөختөн эзэн тэнгэр түүний хүч чадлаачаар хэрэгжүүлсэн бидний эрх мэдлээс олж харж болмоо. Бахвалагийн үйл эсэргүүцэх бат бүх бодлого нь нэгэн үр дүнгээрээ батлагдсан билээ. Перс орнд баатарлагаар ам өргөцсөн сүсгтэн хүмүүрийн оронд бахан шүтлэг 100 шинж сүсгтэнтэй болж байсан бөгөөд тэдгээр баатрууд эзэн тэнгэрийн улмыг цөгдөн ам амьдралынхаа тэтмийг даядан хаяхдаа харуулж байсан. Тэр их баяр баясгалан бол тэд ямар ч үхлээс айхгүй тэд тийм сайхан баяр баясгалантай шинэ амьдралыг олж авсан бөгөөд түүнтэй харьцуулах юм бол энэ газар дэлхийн 100 цэнгэл бол тоос шороолууга адил. Аимшиг тамдал зовлон бол агаар мандал шиг хөнгөн юм гэдгийг дэлхийн ертөнцид тод томруунаар батлан харуулсан юм. Шударгатай Христийн адил бахавла өөрийн дагалдагч нарын хувь хүмүүсийн хувьдч хамт олонны хувьдч хорлолыг үл эсэргүүцэх хандлагыг баримталж дайснаа өршөөхийг айлдан зөвлөсөн хэдий ч шударгаас явдал дарангуул мүлжилгөөс урдчлан сэргийлэх нь нийгмийн үүрэг юм гэж айлцсан билээ. Хэрв хүмүүсийг хяхан хавчиж тарчлаан зовоож байвал дайснаа уучлан өршөөж эсэргүүцэл тэмцлээс зайлсхийх нь тухайн хувь сүсгтэн хүний эрх юм. Харин нийгэм бүхлээр аллах, таллах, шударгаас байдлыг зүгээр өнгөрөөж үл болно. Буруу үйлдэлээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг үйлдэх стыг шийдэх нь сайн засгийн газрын үүрэг. Энэ нь үл сүнслүүдийн нийт нийгэмлэгт чамаатай, хамааралтай. Хэрв нөгөө улсыг хохирож байл бусад бүх улс үндэстнүүд ийм дарангуйлыг талсан зогсоох ёстой. Авдуулахаа бичгтээ. Зарим тохиолдолд дайнч самун чомгууд хүн олныг нь алан хядахын тулд зэрлэгээр тухайн орн руу дайран давшилбаас улс орноо хамгаалах арга хэмжээ авах нь үүрэг болоо. Парис залцсан айдаг. Урдиес орвол аль нэгэн улс өөр нэгэн улсыг дайран давшилбал бусад улс орнууд дундыг баримтлан сууж өөрсдийнх нь ашиг сонирхол шууд хөндөгдөх буюу аюулд учирсан тохиолдолд оролцдог байлаа. Тиймээс дайралтаас хамгаалах бүх ил хариуцлага нь дайралтанд өртсөн улс оронд ногддог байв. Тухайн орн хичнээн сул дорой байсан ч хиндэж хамаагүй байлаа. Бахавлагын сургаал энэ байдлыг өөрчилж аливаа улс орны хамгаалах хариуцлага зөвхөн тухайн оронд мөн бусад бүх орнд тус бүрдэн болон нийтэд нь ногдно гэж заасан билээ. Бүхий л хүн төрлөختөн болбоос нэг л нийгэм хамт олон учир нэг улс оронд халдвал нийт дэлхийн нийгэмдгийн халдлагыг талсан зогсоох ёстой. Энэ сургаал номлолыг нийтээрээ хүлээн зөвшөөр дагаж мөрдөх юм бол нэг улс орн нөгөө улс оронд халдах оролдлого хийхийнхээ өмнө ганцхан улс биш дэлхийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ урьдчилан мэдэх өгөөд энэ ухамсар нь хамгийн дайнч самун улс төмнийгч тэр дайм байлдан эхлэхээс сэрэмжлүүлж чадна. Инхийг сахиулагч улс үндэстнүүдийн бат бөх холбоо тогтсон тэр цагт л дайны өнгөрсөн цагийн дурсамж болон үлднэ. Дайн өнгөрсөн цагийн дурсамж болон үлднэ. Олон улсын эмх замбраагүй байдлын хуучин нөхцлөөс олон улсын эв санааны нэгдлийн өнөөгийн нөхцөл шилжих нь энэ шилжилтийн үед харгас ширүүн дайн баслал гарах нь болзошгүй бөгөөд ийм тохиолдолд олон улсын шударгаас эв нэгдэл инх тайвныг хамгаалах үүднээс цэрэг зэвсгийн нэгдсэн арга хэмжээ авах нь зүйн ёсны хэрэг болж болох юм. Авдуулахаа ийм тохиолдлын талаар бичсэн байдаг. Зарим тохиолдолд дайн бол инх тайвныг тогтоох хүчрхэг үндэс болж сүйтгэл нь өөрчлөн байгуулалтын арга хэрэгсэл болж болох юм. Жишээлбэл хэн нэгэн эрхэм зорилготой
Жанжин хүн харгислагчийн давшилтыг няцаан зогсоох үүднээс өөрийн цэрэг армийг хөдөлгөх юм уу хагарч бутарсан улс орон ард түмнийг нэгтгэхийн төлөө байлдааны талбарт гавья байгуулан шударганы төлөө тэмцэл өөр хилэн мэд санагдаж байгаа тэр зүйл нь угтаа инэрл нэгүсэл болж өнгөн талдаа даран гуйлал мэд харагдаж байгаа зүйл нь угтаа шударга усны мөн чанар болж энэ дайн байлдаан энэ инх таймны түшиг тулгуур болж болох юм аа. Өнөөдөр агуу удирдагч нарт нийцэн тохирох үүрэг бол дайн дэлхийн инх таймныг тогтоох явдал юм. Учир нь чухам үүндлэх хүн ардуудын эрхчлөө оршин Тэнгэрлэг соёл иргэншлийн нууц хуудас 70-71. Өрн дорнын эвнэглэл дайн дэлхийн инх таймныг тогтооход тус болох бас нэгэн хүчин зүйл бол өрн дорн хоёрыг холбож өгөх явдал билээ. Агуу их инх тайван гэдэг бол дайсагналыг зогсооход орших төдийгүй мөн урд өмнө алслагдмал байсан ард түмнүүдийн эвийн холбоо хамтын ажиллагааг хөгжүүлэн арвин хүрэг өөжийг авчрахад орших нь Парис зайлцсан нэгэн айлдварт авдуулахаа ингэж өгүүлжээ. Урдын цагт мөн одоо ч гэсэн үнний оюун санааны нар ямагт дорн зүгээс мандаж ирлээ. Мосын дорн зүгт хүмүүс сургаалan айлдаж тэдний дагуулж байжээ. Дорнын тэнгэрийн заацаар мөн Христ эзэн заларчээ. Мухаммедийг бурхан мөн л дорнын ард түмэнд илгээсэн. Баав дорн зүгт орших Бэрс нутагт амьдарч байжээ. Бахаула бас л дорндод амьдар сургаалan айлдаж байсан байна. Ингээр шашны бүхэл багш нар дорнын ертөнцид ирж байжээ. Гэвч Христийн нар дорн зүгт мандсан боловч энэ нарны гэрэл туяа нь өрнөдөд хурж тэнд алдрын гэрэл нь улам тод томрон гэрэлтэж байжээ. Христийн сургаалын тэнгэрлэг гэрэлгийгээ өрнөдийн ертөнцид илүү хүчтэй гэж төрсөн газар нутгаасаа тэнд илүү хурдан өсчээ. Өнөө үед дорны ертөнцид материалын хөгжил дэвшил шаардагдаж байгаа бөгөөд харин өрнөдийн ертөнцид оюун санааны баялаг дутагдж байна. Тиймээс өрнөдийнх нь дорны гэгээрлээс хувь хүртэж оронд нь өөрийн шинжлэх ухааны мэдлэгээ өгөөс охин ийм бэлэгсэлтээр солилцох хэрэгцээ шаардлага өнөө үед бий болоод байна. Нэг нэгнтэйгээ инхүү хуваалцах нь агуу зохицол хэвийг бий болгож бүх хүмүүс нэгдэж төгс төгөлдөр чанар цогцлон бүрдэж хүн төрлөختний үндсэн тулгуур батжиж энэ дэлхийн ертөнц бурхны шин чанаруудын тусгах гэрэл тарин болно. Өрн дорны ард түмнүүд бид энэ хүү агуу зорилгыг биелүүлэхийн тулд өдөр шөнөгүүнэн сэтгэлээсээ тэмцэж газар дэлхийн улс үндэстнүүдийн хооронд эв нэгдлийг цогцлон бий болгох ёстой. Чингээс хүн бүрийн зүрх сэтгэл сэргэн бөлөглөж хүн бүрийн нүдний өргөн нээгдэж хамгийн гайхамшигт хүчин бүрдэж хүн төрлөختний аз жаргал баттай болно. Энэ болбоос газар дэлхий залрах диваажин болох бөгөөд энэ үед бүхий л хүн төрлөختөн хамтран алдрын вант улсын эв нэгдлийн асардар хамтран цугларах болно. Парис зайлцсан айлдвар 11-р бүлэг янз бүрийн сургаал номлол цаг үе эрен үе бүхэнд Тэнгэрлэг бүх номлол сургаал нь тухайн цаг үеийнхээ шаардлага хэрэгцээний дагуу өөрчлөн хувьстаа. Харин хайрын хууль бол оргил ундралуугаа адил бүргэлж байдаг бөгөөд хизээч өөрчлөлтөнд автдаггүй. Бахаула. Сахил хүртсэн амьдрал. Бахаула Мухаммедийн адил өөрийн дагалдагч нарыг даянжлан амьдрахыг хоригдсан билээ. 3 дугаар Наполеон бичсэн илгээл бичгтээ түүний энхүү бичснийг бид уншина. Хилэгтэн, аяалам хувргуудаа, сүм дуган дотроо бүх хорогдогтун. Миний тааллаар сүм дуган дотроос гарч ирэн өөртөө болон бусдад ач тустай үйлийг бүтээгтэн. Энхүү шүүлтийн өдрийн эзэн Тэнгэрээр тэрээр та нарт зарлиг болгож байна. Миний хайрын бат цайзанд хорогд. Ингэж хорогдох нь та нарт нийцэн тохирох буюу үүний мэддэг болоосой. Өөрийн байшин гэрт өөрийгөө хорж байгаа тэр хүн бол үнэнхүү өгтөлгүй адил бөлгөө. Хүн бол хүн төрлөختөнд ач тусаа өгөх зүйлийг л хийж бүтээхэн зохистой. Үржимсээ өгөхгүй байгаа модыг түлшинд хэрэглэхэд таарах буюу энхүү эзэн Тэнгэр тань захирамжлан тушааж байна. Тэрээр үнэнхүү хүчрхэг буян гişиг түлээ. Тиймээс өөрийнхөө дараа үр удмаа үлдээхийн тулд гэрлэгтэн. Бид үнэнхүү садар самууныг та нарт хориглож үнэн чавдлыг дэмжсэн болоо.
Харин та нар өөрсдийн дур хүслийг дагаж Бурхны номыг ардаа орхисон биш үү? Бурхнаас эмээж мунхаг явдлан орхигдун миний газар дэлхий дээр байгаа хүмүүн намайг санан дурсах юм бол миний шин чанар, миний алдар нэр хэрхэн нээгдэх вүлээ? Тунгаан бодогтун өөрийгөө түүнээс халахвчаар таглан тусгаарлаж гүн нойрондоо дөвжирч байгаа хүмүүсийн нэг бүү бол гэрлээгүй тэр хүмүүн бол бос уран тэрслэгчдийн хавчилгаар амьдрах гэргүй хоровдох газаргүй байсан. Түүний гэгэн чанар та нарын итгэж төсөөлдөг зүйлээс бүрддэггүй. Харин бидэнд хамааралтай зүйлсээс л бүрддэг үлээ. Газар дэлхийн бүх хүмүүсийн хоосон төлөөллөөс хавьгүй өндөрдүүлэх түүний байр суурийн талаар ойлгохын төлөө залбирангүй. Ухаан ойлгосон хүмүүс адистай. Христийн шашны зарим бүлэглэлүүд лам санваартан хүн даянж байх ёстой бөгөөд гэрлэх ёсгүй гэж тогтоосон байдаг. Гэтэл Христ өөрийн дагалдагч нарыг гэрэлсэн хүмүүс дундаа сонгож байсан бөгөөд тэрээр дагалдагч нарынхан хамт өөрөө буян дүүсийг идэвхтэй бүтээж хүн ардтай ойр дотны харилцаа холбоотой байсан сонирн биш гэж үү? Коран сударт ингэж үздсэн би. Мэригийн хүү Есүс бид Евангелийг өгч түүнийг даган шүтсэн хүмүүс элдэг зөөлөн энэргүй сэтгэлийг зүрх сэтгэлд нь хайрлсан юм. Харин сахилд амьдралын хувьд гэвэл тэд түүнийг өөрсдөө зохиосон. Гагцхүү Бурхны таалалд нийцхийг хүсхийг л бид тэдэнд айлцсан боловч тэд түүнийг зүй ёсоор биелүүлсэнгүй. Эрт дээр үед сахил гүрцэн амьдралыг зөвтгөх шалтгаан байсан байж болох боловч ийм шаардлага байха байсан гэж Бахаула зарласан юм. Үнэн дээр ч Бурхан сүсгэлж буян толон хүмүүс нийгмээс тасарч эцэг болох үүргээл биелүүлэх аваас ард түмний оюун санаа сүсэг бишрэлийн хувьд мөхөлд оройтолд орно. Гэрлэл Бахаан сургаалд нэг эхнэр нэг нөхөртэй байхыг заасан байдаг бөгөөд гэрэлтийн нөхцөл бол хоёр талын эцэг эхийн зөвшөөрөл байх ёстой. Агдаас сударт Бахаула ингэж альжээ. Баян сударт уг асуудал нь зөвхөн хоёр талын зөвшөөрлөөр хязгаарлагддаг гэлээ. Бид хүмүүсийн хооронд хайр ивэл эв нөхөрлөл, эв нэглийг бий болгохыг хүссэн тул гэрлэлт нь мөн эцэг эхийн зөвшөөрлөөс хамаарах ёстой бөгөөд ингэснээр дайсагнал хөндий хүүтэн харьцаанаас зайлсхийх ёстой гэж айлдсан билээ. Энэ талаар Абдул ухаан нэгэн сонирхогч хүнд ингэж бичжээ. Гэрлэлтийн талаар бол Бурхны хуйлд ингэж айлдсан байдаг. Нэгдүгээр та сүйтгэнөө сонгон авч дараа нь эцэг их хоёрынхоо зөвшөөрлөөс шалтгаална. Таныг сүйтгэнөө сонгож авахаас өмнө эцэг эхт нь оролцож үл болно. Абдулхагийн сургаал бичгэн 3 дугаар бүлэг хуудас 563. Бахаулагийн энэхүү хуулийн ачаар Христ Исламын шашинтай орнуудад зүйр ёгт жишээнд орсон хадмын талын төрөл садантай муу харьцаатай байх явдал Бахаачуудын хувьд бараг байдаггүй бөгөөд гэр бүл салалтч мөн адил ховор үзэгдэл юм гэж Абдулхаа хэлсэн байдаг. Гэрлэлтийн асуудлаар тэрээр мөн гэж бичжээ. Бахаан гэрлэлт гэдэг бол хоёр талын эвийн холбоо, элдэх хайрын нэр юм. Тэд гэхдээ бие биенийхээ зан чанарыг сайтар таних тулд туйлын анхааралтай хандах ёстой. Энэ хүмүүхийн холбоог бат бөх гэрээсээр баталгаажуулах ёстой бөгөөд түүний зорилго нь эв нөхөрлөл, эв нэгдэл болон мөнхийн амьдралд хүрэхэд орших ёстой билээ. Жинхэнэ ёсны Бахаан гэрлэлт нь хоёр тал бие биетэйг оюун санаагаарч тэр, бие махбод орч тэр, бүрэн нэгдэж Бурхны бүх ертөнцүүдэд мөнхийн нэгдэл хүрэн бие биенийхээ оюун санааны амьдралыг сайжруулах ёстой. Энэ бол Бахаан гэрлэлт юм. Абдулхагийн сургаал бичмэл. Бахаан гэрлэх ёсол тун энгийн байгаагаар ганцхан шаардлага байдаг нь сүйд хоёр дор хаяж хоёр гэрчийг байхад бид чухамгүй Бурхны зарилыг дагна гэсэн тангарыг хэлэх ёстой юм. Гэр бүл салалт. Гэр бүлийн салтын талаар зөнч мэрэгдийн заавар зарлиг тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдсон өөр байсан билээ. Бахаан сургаал гэр бүл салтыг хэрхэн үздэг талаар Абдулхаа ингэж хэлжээ. Анд нөхөд, эхнэр нөхөр хоёр бие биеэ жигсэн зөв үзэх ямар нэгэн зүйлс гарсан л биш бол гэр бүл салтаас зайлсхийх ёстой юм.
бие биеэ жигсэн зэвүүцэх болсон тохиолдолд оюун санааны чуулгад мэдэгдэн тэд гэрэлтэй цуцлахыг шийдэж болох юм. Тэд 1 жилийн турш тэсвэр төвчээрийг үзүүлэн хүлээх ёстой. Хэрвээ жилийн дотор тэр 2 эвлэрч чадахгүй бол гэрэлтэй цуцалж болно. Бурхны ханилг улсын үнд суурь, эв найр, хайр ивэл, нэгэн санаа, харилцаа холбоон дээр түшгэлдэг болохоос биш. Зөрчил маргаан ялангуяа эхнэр нөхөр хоёрын зөрчил маргаан дээр түшгэлдэггүй. Хэрвээ аль нэгэн гэр бүл салах шалтгаан болох юм бол тэр хүн үнэнгүй их зовлон бэрхшээлд унаж туйлын их гайхамшигт өртөн гүн гүнзгий гутралд орох болно. Гэр бүл салтын талаар бусад асуудлаар бахаачууд мэдээжийн хэрэг бахан сургаалаа даган мөрдөхөөс гадна тухайн орныхоо хууль жамыг дагаж мөрдөх учиртай.